За энэ удаагийн номны Book Review 13 дугаараараа Mel Robbins-ийн Зөндөнд орхи буюу The Let's Them Theory гэх номыг онцолж байна. За номны зохиолчийн хувьд л их сонирхолтой. За 57 настай одоо энэ үү. За 40 настайдаа 800 мянган долларын өрөнд орсон байсан. За хажуугаар нь нөхрийнх нь бизнес дампуурж исэн. За тэгээ 3 хүүхэдтэй. Тэгээ одоо тухайн үедээ одоо өдрийн хоолой арай гэж нэг одоо харах цаач исэн хэцүү амьдралтай байсан байна. За тэгсэн нэг өдөр найз нь за чи нэг ийм ток шоу болж байна гэж энэ одоо илтгэл тавиад оролцооч гэдээ өрсөн байна. За дамын нүн сонирхоод бас ихтгэл тавьсан. За тэгсэн чинь тэр ихтгэл нь одоо сошиалд цацгдсан даруйда бүүн болсон байна. За яагаад бүүн болсон бэ гэхээр нэг хоёр шалтгаан байна. За эхнийх нь бол тэр одоо цацгдсан одоо сувг нь TED Talk буюу одоо дэлхийн хамгийн их үзэлттэй, хамгийн нөлөөлөх сувг байсан. За хоёр дахь нь ерөөсөө тэр сэдв нь. За 5 4 3 2 1 онол гэсэн сэдвтэй. За чухам яг юу гэсэн үг вэ гэхээр одоо хүний төрөлх зан гэдэг имийг жоохон хойшлуулах гэдэг талтай. За Монголын маргааш тусах уу гэж хинч тэгээд оноод хэлсэн. За ерөөсөө одоо имийг хойшлуулах биш. Одоо тэр хугацааг нь одоо уруу тоолж 5 4 3 2 1 гэж одоо надад дахиад хойшлуулах цаг байхгүй те шууд асуудалтайгаа нүүр тул гэсэн одоо сэдвтэйгээр ихтгэл тавьсан байгаа. За тэгээд тэр одоо сэдвэн ихтгэл нь бүүн болоод за тэгээд элдв янзын арга хэмжээ ивентүүдэд ток шоунууд өргөдөж оролцоод за тэгээд public speaking явандаа тэр public speaking буюу одоо олон нийтийн өмнө ихтгэл тавьж тэрийг одоо full time буюу бүтэн цагийн ажиллаа болгож явсан ийм хүн байгаа. За одоо номны сэдв агуулгын хувьд бол ерөөсөн хамгийн энгийнээр хүн өөрийнхөө хэн чадахгүй зүйлийг хянах гэж оролдох үед өөрийнхөө хүч энергийг зарцуулж идэг. Ерөөсөө л одоо өөрийнхөө хэн чадахгүй зүйл гэхээр одоо яг юу гэдэг нь те одоо нөгөө л тэр одоо бусдын үйл хөдлөлдөө бусдын алдаа оноо амжилт за тэгэл одоо бусдын бүх хийж болох зүйл те одоо агаар ус тог цахилгаан ингээл одоо байгалийн юунууд нь шүү дээ. Тэдрийг бид нар хэн чадахгүй. Тэрийг бид нар хянах гэж оролдох тусам эсвэл одоо анхаарах тусам бидний одоо өөртөө зарцуулж болох тэр хүч энерги одоо зарцуулагдж идэг. Юунд одоо ямар ч хэрэггүй зүйлт гэсэн үг шүү дээ. За одоо чинь хамгийн энгийн чинь юм байна л да. За одоо хэдүүлээ хагас өдөр амралтын өдрийн өглөө унтчихлаа тий. Тэгсэн чинь гадаа нэг чипер онгоодог юм хаалтан дээр машинтай хүн ирчээд сигналтад байлаа. Тий онгоохгүй нь мэдсээр гэж. Тэгэхэд одоо бид нар тэр сигналын сонсоод сэрчээд өө энэ одоо болчих болохгүй мах та тий. Одоо наа чи онгоохгүй мэдсээр гэж сигналдаад тах юм тий. Ганц унтах өдрөө одоо амарч чадсангүй ч гэдэг юм уу тэгж бухимдан тий. За дөнгөд цааш нэг бухимдсан хүн чи яах юм өдөржингөө бухимд чинь тий. За тэгээ цаашаа амралтын өдрийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадахгүй бол дахиад бухимдна. Тэгээд яг эцсийн тэр өдрийн оройн яг хин огч байгаа юм бол тэр хүн өөрөө огч байгаа байхгүй. Яагаад тэгвэл тэр одоо хаалтан дээр зогсож исэн сигналж исэн хүн чинь ерөөсөл тэр чипийн онгоогоо хаалган дэшээ өргөхөд л болчихж байгаа шүү дээ. Тэгэхэд одоо бид нар тэр хүнээс олж тэр хүнд хүчээ зарцуулж тий. Одоо чинь хамгийн энгийнээр ерөөсөө ингэж ойлгоцсон зэрэг. Одоо нэг бүтэн устай усны сав байлаа тийм үү. За тэгээд тэр хүн сигналтахад бид нар тэнд анхаарах юм бол бидний дээр уснаас доо савнаас доо ус нь урсаад эхэлчихин тийм үү. За тэгээд цаашаага бид нар нэг бухимдсан чинь дахиад бухимдах юм бол тэр нь улам их ус асгарна. Тэгээд цаашаага ус асгарсаар байгаад яг тэр өдрийн эцэст ингээд усны сав ерөөсөө усгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө хамгийн энгийнээр ерөөсөө юу гэсэн үг гэхээр тэр хүнд бид нар хамаг хүч энерги зарцуулсан байгаа байхгүй. Харин эсвэргээр бид нар тэр хүч энерги өөрсдөндөө одоо чинь амралтын өдрийн төлөвлөгөөгөө те бид нар амралтын өдрөөрөө сакс тоглох байсан юм уу, гольф тоглох байсан юм уу, ууланд гарах байсан юм уу тэр бүх өөртөө хэрэгтэй зүйлдээ зарцуулсан байсан бол юу болох байсан бол те тэгэж одоо ерөөсөө номны гол агуулга нь ерөөсөө өөрийнхөө хүч энергийг өөртөө зарцуулъя те бусад зарцуулдаг хүч энерги одоо болоо те зөвхөн өөртөө зарцуулъя. Бусад зүйлийг зүгээр зөндөнд орхи буюу let them те зүгээр л хайчих гэсэн ийм одоо агуулгатай байна. За нэгдүгürt. Хоёрдугаарт болохоор одоо номны зохиолч энэ The Let Them Theory одоо онлоо стресс тайгыг холбож тайлбарсан байгаа юм л да. За тэгээс дундуур нь би нэг энэ номыг бас яагаад онцлог болсон шалтгаанаа ярьчих тий. Одоо бусад ихэнх одоо миний уншижсэн номнууд ер нь судалгаагаар тэгж батлагдлаа тий. Тэгж одоо батлагдлаа гэж хэлдэг. Гэхдээ яг үндэ тэр их сурвалж нь байдгүй. Тэгэхээр бид нар тэр одоо тэр номны мэдээллийг бид нар үнэн зөв гэж мэдэх боломжгүй болчихж байгаа байхгүй. Харин эсвэргээр энэ номн дээр одоо яг ямар докторн те ямар сургуулийн доктор нь яг тэр судалгаа гаргасан, юун дээр судалгаа гаргасан, хэдэн онд гаргасан те
Тэгээ яг их сурвалжийг яг тавьчихсан тэн дээр тоо баримт нь бүх юм байж идэг. Тэгээ номн дээр одоо ном зүү хавсралт гэдэг яг судалгааны ажлыг ямар байх ёстой юм гэдэг бүх стандартыг хангасан санагдсан учраас одоо энэ номыг бас онцлсон. За тэгээд эргээд ярианд ороход за стресстэй холбож ярьсан гэдэг байна шүү дээ. За түрүүн хэлсэнчлэн одоо бид нар бусдын одоо өөрийнхөө хийж чадахгүй зүйлийг хянах гэж оролдох үед бид стресстэй. Одоо дийлэх үед шүү. Дийлэх үед. Стресстэнүүд бид нар яадаг вэ гэхээр одоо бидний тархины энэ урд талд нэг юм одоо систем байт юм байна л да. Одоо бидний одоо имийг эргэцүүлэх чадварыг удирдах идэг. Бид нар юу одоо бодох уу те бид нар юу хэлэх үү юмд яаж хандах уу гэдгийг одоо удирдах идэг систем нь унтраад тэг яг энэ тархины энд одоо дагцсан дээр байдаг юм амигдала гэдэг систем ажиллаад эхэлчихсэн юм байна. За тэр амигдала гэдэг систем нь яадаг вэ гэхээр бидний одоо юмд эргэцүүлэх чадварыг хаалт тавьж өгдөг. Тэгснээр бид нар одоо нөгөө төр бодлогогүй алах юм хийдэг те нөгөө нэг стресснээс олж бухимдлаас олж ингээл одоо харамсмаар үгэлждэг те нөгөө төр төлөвлөгөөгөө дагдггүй ч гэдэг юм уу. Тэгээ эн чинь ингээд аймжраад явандаа явцсан улам одоо стресстэй чи архах стресс болно тийм үү. За архах стресс болохоор яах вэ гэхээр бид нар одоо нөгөө л тэр одоо амьдралынхаа хад жаргал те баяр хөөр мөрөөдөл зорилгоо умартаад эхэлчихнэ. За тэнгуү тэгэл одоо амьдралын одоо амьдрах шалтгаан юу юм бэ гэж ярина шүү дээ тийм үстэй. За тэгэхээр ерөөсөө л ийм байгаа. Тэр бүх одоо стресс одоо тэгэхээр ерөөсөө л өөрийнхөө одоо юу гэх юм бэ? Бусдын одоо зүйлийг ерөөсөө бус түүнийг өөрийнхөөр нь амьдруулаа тий. Бас бид нар ч гэсэн хажуугаараас өөрийнхөө амьдралаар амьдраа л гэсэн ийм л гол санаа байгаа. Тэгээ ер нь яг амьдралд яг юу ч тохиолж болдог тий. Тэгэхээр за эмийг яаж төгөө за бидний үнэхээр стресстэй болчлоо тий. Үнэхээр бид нар стрессчлээ. Тэгвэл яах вэ гэхээр одоо манай ээж ч гэсэн хэлжсэн одоо номын зохиолч ч гэсэн хэлжээ. Энэ нь ингээд стресс уур бухимд идэж одоо юм далаан давлгаа шиг нэг юм давлгаа байд юм байна л да. За тэгээд хэрвээ бид нар стресс чи бид нар ууралч ингэ бодчих юм бол энэ нь улам ингээд цаашаа ингээ бүр ингээ хүчтэй давлгаа болчихно. Энэ үедээ яг хамгийн зөв алхам юу гэхээр за бид нар стрессчлээ. За тэгвэл бид нар одоо за би стрессцэн биш үү гэж хүлээн зөвшөөрөөд тэгээ бас судалгаагаараас юу гэж одоо батлагдсан бэ гэхээр ер нь дийлэх мэдрэмж дийлэх одоо хүний гаргаж болох мэдрэмжүүд 90 секундын турш бид нар яг тэр зүйлээ бодохгүйгээр яг ийм 90 секундын турш гээд яг зөв гүнзгий амьсгаа авч одоо зөв амьсгалын засал хийх юм бол одоо 90 секундын дараа тэр мэдрэмж нь дарагддаг. Тэр одоо уур бухимдын давлгаа гэж үзэх юм бол тэр давлгаа намждаг гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө хамгийн зөв алхам бол ерөөсөө 90 секундын туршид минут 30 секундын туршид эсвэл тэр зүйлээ бодохгүйгээр амьсгалын засал хийгээд тэгсний дараа ямар одоо тэр мэдрэмж тодорхой хэмжээнд алга болно л гэсэн юм санаатай байна. За тэгээд ерөнхийдөө энэ номны туршид бол яг энэ Let's Time Theory буюу зөндөн орхих онлайн зохиолч яг өөртөө яаж ашиглах юм, найзуудтай яаж ашиглах юм. За тэгээд эцэг их хүүхдийн харилцаанд яаж ашиглах юм, хосын харилцаанд яаж ашиглах юм гэдэг бүгдэнд нь юм товч тодорхой тус-тусад тайлбарлсан байгаа. Тэгээд энэ номыг бас уншаад үзээрэй гэдээ бас зөвлөе доо тий. За тэгээд ерөнхийдөө бол энэ удаагийн номны book review 13 дугаараараа Mel Robbins-ийн зөндөн орхих буюу Let Them Theory гэх номыг онцлоо. За тэгээд эх удаагийн дугаараараа уулзцгаая.